Зарим дата хөгжлүүдээр ажиллаж байхад нэг файл дотроо шийд хооронд нь гүйж дата мэдээллээ ангилах, томьёо бичих шаардлага гардаг. За энэ тухайн дата хөгжлөлтөөр ажиллахад нэлээд төвөгтэй болгодог бол энэхүү асуудлыг хэдүүлээ өнөөдөр хэрхэн шийдгийг үздэцгээе. За ингийн тулд эхлээд дэлгэцэнд харагдаж байгаа шорткатыг оруулна. За тэгэнгүүт та бүхэн ажиллаж байгаах GDP гэсэн нэг файл маань GDP 2 болон GDP 1 гэсэн хоёр файл болоод тусдаа файл болоод салчиж байгаа. За энэнийхээ дараа хэдүүлээ GDP 2 гэдэг дээрээ топ 10 гэдэг нөгөө шилжиж явах байгаа шийдээ гаргалаа. За үүнийхээ дараа энэ шийдээ хэдүүлээ дэлгэцнийхээ баруун талд нөгөө GDP 1 гэсэн файлаа дэлгэцнийхээ зүүн талд гаргачих. За энэний дараа харахад яг нэг файл маань өөрөө хоёр файл болж хуваагдсан байгааг харж байгаах. Энэний давуу тал нь аль файл дээр та ажилласан тухайн файл маань одоо нэг файл дээр ажиллаж байгаа юм шиг ажиллах боломжтой гэсэн үг. За ингийн тулд шийд хоорондоо гүйх шаардлагагүй болчихж байна гэсэн үг. За одоо хэдүүлээ топ 10 одоо нийт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний топ 10 улсыг одоо нийт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байна гэдгийг дата мэдээллийг гаргаж авах гэж байгаа гэж үзье. За тэгэнгүүт нийт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний мэдээлэл маань энд GDP гэсэн шийдэн дээр байгаа. Харин топ 10-ын мэдээллээ бид нэр топ 10 гэсэн шийдэн дээр ялгаж авч байгаа. За энэ тохиолдолд хэдүүлээ тухайн улсынхаа GDP-г авлаа. Харин GDP гэсэн шийдвэр рүүгээ очиод за нийт дотоодын нийт бүтээгдэхүүний маань тоо энд байна. За энийг ингээд авчна. За ингээ харахаар топ 10 улс маань нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн хувийг эзэлж байгаа юм байна. За ингээд энэ топ 10 улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 66.7% гэж гарч байна. За ингээд шийд хоорондоо гүйхгүйгээр дэлгэцээ хувааж байгаад харах юм бол илүү хялбар ажиллахад амраас гадна та бүхэн дата мэдээлэлээ илүү одоо үнэн зөвөөр нь гаргаж авах боломжтой байдаг байх нэ.